За манайх Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасаг байгаа. За яаралтай тусламжийн тасаг маань үүдээрээ ороод хүлээлгийн танхим гэж байгаа. За манай хүлээлгийн танхимд нь бол ямар хүмүүс хүлээдэг вэ гэхээр одоо үзүүлэх гэж ирж байгаа ар гэрийнхэн болон стор нэлгэж байгаа хүмүүс маань ингээд ар гэрийнх нь хүлээж байгаа. За энд манай хөтөц сувилагч маань байна. За хөтөц сувилагч маань хүүхдээ эрэмлэн ангилж байгаа. За манай яаралтай тусламжийн тасаг маань 2008 оны 8 сараас хойш сайдын 375 тушаал болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын тушаалаар бол ажилладаг. За манай эрэмлэн ангилалт маань яаралтай 8 шинж улаанаа өгдөг. За тулгамцсан 12 шинж буюу шараа. За яаралтай биш шинж буюу ногооноо өгдөг. За яаралтай шинж 8 шинжт маань яаралтай ирсэн хүүхдүүд маань бол яаралтай эмчийн тусламжийг авдаг байгаа. За тулгамцсан 12 шинжтэй хүүхдүүд маань болохоор дарааллын өмнө за 10 хүүхэд очирлоо сууж байхад дарааллын өмнө бол манай энэ хүүхдүүд маань ордог байгаа. За яаралтай биш шинжтэй бол 30-аас 40 минут бол хүлээж агаад эмчт үзүүлдэг байгаа. За энд манай сувилагч маань эрэмлэн ангилаад оруулдаг байгаа. За энд бол өвчний түүх нээгдэж байна. За манайх энэ эрүүл мэндийн боловсрал олгох гэдэг одоо телевизээрээ одоо хүлээлгийн танхимд байж байгаа хүмүүс маань бол энэ телевизийг үздэг байгаа. За яаралтай 8 шинж гэж байдаг тийм ээ. За энд за яаралтай 8 шинж бол ерөөс дараалал харгалзахгүй яаралтай үзүүлэх байгаа. За энд нь бол амьсгал зүрх зогсолт, амьсгалын замын бөглөршил, за хүнд хэлбэрийн амьсгалын дутал, төвийн өхрөл, за шоктой, комтой, таталтан хүнд хэлбэрийн шингэн алдал маань ордог. За энэ яаралтай 8 шинжтэй хүүхдүүд нь хаашаа орж үйлчлүүлдэг вэ гэхээр яаралтай тусламжийн өрөө рүү цаг алдалгүй эмчид ордог байгаа. За энэ манай яаралтай тусламжийн өрөө маань байна. За энд яаралтай тусламжийн өрөө маань саяны 8 шинжтэй хүүхдүүд маань болохоор энд бол тусламж авдаг. За амьсгал зүрх зогссон байвал амьсгал зүрхийн нисэх амьдруултаа гэдэг таталтай хүүхд бол таталтай намдаа тий тэгээд хүчил төрөгчөө өгнө. За тэгээд манай энэ монитор маань байна. За монитор маань байна. За энд амьсгал зүрхээрээ зогссон хүүхэд байх юм бол яаралтай нь 2 наснаас дээш 0-оос 2 нас хүртэл манай ээж бүрдлүүд маань байдаг. За яаралтай авахар хэмжээнд маань тийм ээ. За манай ABCD шүүгээ маань байна. За энэ ABCD шүүгээ. За энэ бол амьсгалын замыг чөлөөлдөг. За энд бол ямар ч хүн орж ирээд одоо эмч сувилагч сандарсууд орж ирэхэд бол энэ маань бол бүрэн биелэн. За энд бол амьсгалын зам чөлөөлдөг юмнууд маань байдаг. За энэ бол амьсгалуулах. За энд бол амбуу хөдөө маань тий байгаа. За энэ бол зүрхэнд хэллэг хийх гэ. За энэ ABCD шүүгээ маань бол маш чухал шүүгээ байгаа. За энд бас монитортой. За энд манайх энэ зүрхний цахилгаамшлаг хийн, эхо харна, багаж тоног төхөөрөмж маань бол байдаг. За яаралтай бол манайх шинжилгээг авдаг байгаа. Шинжилгээ. Яаралтай бол энэ яаралтай шинжилгээг бол яаралтай цаг алдалгүй авч хүүхдэд бол тусламж үзүүлдэг. За ингээд нөгөө 8 шинжтэй хүүхдүүд маань бол энэ өрөөгөр бол яаралтай тусламжийн өрөө гэдэг юмар үйлчлүүлдэг юм аа. За яаралтай биш шинжтэй хүүхдүүд маань. За манайх ажиглалтын 1 2 өрөөтэй 3 өрөөтэй ажиглалтын өрөөнүүдтэй. За энд маань бол ямар хүүхдүүд маань үйлчлүүлдэг вэ гэхлээр оншин тодорхойгүй хүүхдүүд маань байгаа. За онш тодорхойгүй хүүхдүүд маань 24 цагийн дотор оншоо тодруулжаад за одоо тухайн тасаг руугаа шилждэг байгаа.
За манай энэ нөгөө тусгаарлах өрөө гэж байгаа. За энэ тусгаарлах өрөөнд маань бол халдвар төвчтэй хүмүүс бол тусгаарладаг. За манай тусгаарлах өрөө маань бүтэц зохион байгуулалт байдаг. За энд бол халааднууд маань байна. Ингээд ятаа тий. За энэ яг ингээд эмч совлогчийнхаа нэрээр ингээд нэг удаагийн өмсгөлүүд маань байгаа. За манайх энд яаралтай тасламж зүйл том хүүхдүүдээ за энэ одоо явж чадахгүй хүүхдүүдээ каталкын дээрээ түрээд за энэ тэрэгнүүд маань бол байна. Хүчтэй хөргөж өгдөг тасаг руу. За одоо тулгамдсан шинжтэй 12 шинжтэй хүүхдүүд маань бол одоо манад энд одоо үзүүлэхэд дараалалаараа сууж байгаа хүүхдүүд байна. За энэ тулгамдсан шинжтэй хүүхдээ 12 шинжтэй хүүхдүүд. За нэраа 2 сар хүртэл нэраа хүүхд маань өндөр халуурсан гэмтэлтэй буюу яаралтай мэслэлийг шаардлагатай хүүхд хуваа цай цонхисон хордолттой хүчтэй өвдөлттэй амьсгал дутагдaltaа үргэлжилсэн хэд цочромтгой байдал буюу унтаа байдалтай. За яаралтай айлгээс мөчгтэй тэжээлийн дутагдал. За хоёр хөлийн хавнтай төлөгдөлттэй хөлдөлттэй хүүхдүүд байна. За яг энэ 10 хүүхэд очилж байхад яг эмчид дарааллын өмнө үзүүлэх ёстой байдаг. За манайх энд хүүхдүүд тулгамдсан шинжтэй хүүхдүүд болон яралтай биш шинжтэй хүүхдүүд бол үзлэгийн өрөөндөө үздэг байгаа. За манай эмч маань хүүхдээ үзэж байна. За эндээс бид нэр үзлэгээ хийдэг байгаа. За манайх үзлэгийн 2 өрөөтэй. За энэ яра хүүхдээ бол энэ дээр үздэг. За энд болохоор дотрын хүүхдүүдэд үзнэ. Мэс заслын хүүхдүүд болохоор үзлэгийн өрөө эндээ үзэж байгаа. За манайх ерөнхийдөө 18 нас хүртэл бүх хүүхдүүд хордлогоо хүлээж авдаг. За энэ маань бол одоо угаарынхийн хордлолтоор ирсэн хүүхдүүдэд бид нар усанд оруулаад нэг удаагийн хувцсыг өмсгдөг байгаа. За угаарцсан хүүхдүүд маань өөрөө усанд оруулчаад яг хувцаа одоо угаартаж ирсэн хувцаа л өмсдөггүй байгаа. Тэгээд бид нар тухайд гэрээс нь хүн ирээгүй. Тэ ээж аав нь одоо госпитал очсон тий их чахтаага ирсэн хүүхдүүдэд бол зарим хүүхдүүд тусламжийн хувцаа бол өмсгдөг байгаамаа. За тэгээд энд маань бол бас хүлээлийн танхим байгаа. За энэ дээр бас эрүүл мэндийн боловсрол олгодог телевизтэй. За энэ нэраа огт 2 сар хүртэлх нэраа огт маань за шар карттай эрэмлэн англиад хүүхдийг аваад орж байна. За үзлийн өрөөрөө за дарааллын шар карттай учраас одоо дараалж байгаа хүүхдүүдийн хамгийн түрүүнд ороод үзлээ хийж байна. За энэ ч маань ингээд үзлэг хийж байна. За одоо нэраа огтынхаа үзүүлэлтүүдийг үзэх байгаа сувлагч маань. За ингээ үзүүлэлттэй үзэж байна. За энэ хүүхдэд маань сувлагч эхний 20 секундын дотор үнэлгээгээ хийгээд аюултай яаралтай шинж байхгүй учраас бол шар карта 2 сар хүртэл нэраа гэдэг шар карта өгсөн байгаа. За хүүхдэд задлаад амин үзүүлэлтүүдээ эрүүл мэндийн сайдын тушаалын 6 амин үзүүлэлтүүдээ үзэх хэрэгтэй байдаг. За үзүүлэлтүүдээ үзэж байна. За энэ хүүхэд маань шарлалттай нэраа гэд хүүхдийн зөвлөх поликлиник нэраа амжилттай үзүүлээд сторон нэлгээд өвчний түүхий нэлгээд хэвтгэж байгаа хүүхэд байгаа. За үзээд сторон нэгдээд нэраа судлалын засагт хэвтэх хүүхэд байгаа.